Ард түзөө үзүүлж байна. Зохиолч Энцэ Дамдын сүрэн. Хачин Урам. Салхи сүнгэнхээс өөр чимээ нэргүй өргөн тал нутагт хадлангийн станц байгуулагдаж моторын дуу өнгөнөх боллоо. Энэ станцын төвд цагаан байшингууд хэдэн араад гэр том гараж баригдаж олон машин трактор байдаг боллоо. Нэгүдэш олон гэрийн баруун захын том цагаан гэрт их хөл өмнөтэй байна. Механикч санчлих хурим хийж ганц өхнөө гэрлүүж байгаа юм байжээ. Гийн хоймроос голомт бүртэл намхан урд ширээ засаж дээгүрэн тархан хоньны бүхэл мах, чансан бууз банш, хэвийн бовчхэр, хувинтай ариг дараг, тавхтаа өрөм харуул зэргийг тавьжээ. Ширээг тойрон олон хүн сууж байна. Ширээний арга болд бүрэн торгон дээлтэй туранхаа бүргүүхэн намхан ханзан дээр сандалан сууж байна. Энэ бол санжлын ганц охин Олзоо юм байна. Олзоо дунд сургууль төгссөний дараа багшийн төр бүрсгээж ирээд эндхийн баг сургуулийн багш болжээ. Түүний дэргэд гоёмсог костюм хүнсэн хүрэн царайтай гонцгор залуу сууж байна. Энэ бол хүргэн хүү Яндаг байна. Яндаг цэргийн албанаас халагдаж ирээд энэ станцын жолооч болжээ. Сая гэрлэж байгаа энэ хоёр залуу олон хүний ширцэн нүдний бай болж энд цомбон суухан оронд гадаа гэрийн ард буюу баашингийн хажууд хоёулхан зогсож байгуулсан бол хичнээн их жаргалтай байх үлээ. Энэ хоёр залуу танилцсаар хэдхэн сар болж байна. Хавар түл боожуулахаар нэгдэл дээр хамт ажиллаж танилцаад 100 хадлан дээр бас хэд хоног ажиллаж бүр сайн танилцаад одоо гэрлэж байгаа юм байна. Ширээний баруун игнэний эхэнд өргөн цэжтэй 50-аад насны механикч Санжил ажээ. Санжил эхнэргүй хэдийн гойн болж ганц охин Олзоотойгоо хойлохноо олон жил амьдрсаар иржээ. Ширээний зүүн игнэний эхэнд нэлээд ядарсан байдалтай туранхаа буурал эмгэн сууж байна. Энэ бол Яндгийн их Должин ажээ. Хүүгээ гэрлэх гэж байна гэж дуулаад гоё нэг сумаас 14 замыг дуулж өнөө өглөө ирсэн юм байна. Должингон дэргэд дунд насны Миралаг бийтэй тэргүүний жолооч тогоо сууж байна. Түүнээс доош баг сургуулийн захирал багш нар дараалан суужээ. Санжлын дараа станцын намын өврийн нарийн бичгийн дарга гиндэн босож жолооч механикч нар дараалан суужээ. Хэдэн авгаа хоол ундыг бэлтгэх засацгах ажлыг хийж байна. Цугларсан хүмүүс өрхийн тэргүүлэгч Санжлыг үг хэлж хормын эхлүүлгийг хүлээж хоорондоо шивэрээр ярилцаж байна. Намын өврийн нарийн бичгийн дарга гиндэн Санжлын тогооноос татаж "За, үг хэлж хормын эхлэх юм биш үү?" гэсэн Санжил Должин тандаж "Нас ахтагаар Должин гой гэж үг хэлнэ байгаа" гэсэн Должин нэлээд самгарцсан байдалтайгаар "Би хөдөөгийн малчин хогшин юу хэлэх юм бэлээ дээ. Ганц үгээ хантай болсонд их баярлаж байна. Сайн сайхан бэртэй болсондоо би баярлаж байна. Энэ хоёр хүүхдийг их жаргалтай яваасаа гэж хүсэж өрөөж байна. Өөр юу хэлэх вэ?" гэсэн Санжил эмгэгний үгийг дэмжиж "За, Должингой бид бүгдийн санал хүслийг илэрхийлж хэлв. Би нүдний зүцгийн мэд хайртай ганц охиноо хантай болсонд баярлаж байна. Сайн хүргэнтэй болсондоо их баярлаж байна. Хогшин ээж аав хоёр чинь та хоёртоо их жаргалтай сайн амьдарч явахыг өрөөж байна." Ингээд сүйтэй мөнгөн аягыг хөөх хандан хадагн дээр тавьж хоёр залууд өгөв. Хоёр залуу аяг хадгийг аваад сүүгээ ээжлэн амсаад ширээн дээр тавив. Должингой "Би хайрт бэртээ энэ бүлцгөө дурсгаж бэлгэлээ." Ингээд гараасаа нарийнхан алтан бүлцгийг суглан авч өглөө. Олзоо Яндаг хоёрын аз жаргалын төлөө бүгдээр хундахтай архиа ууцгаав. Дараа нь их Должин эцэг Санжил нарын эрүүл мэндийн төлөө ууцгаав. Олон хүн дараалан үг хэлж гэрлэж байгаа хоёр залууд ноосон цамц, дээлийн дурга, тойл, үзэг зэрэг бэлгийг өгч байна. Тэгээ хэн чаддаг нь дуу туулж, хэн чаддаг нь хуур хурдаж, бас зарим нь ерөөл хэлж байна. Хоёр залуу баахан бишүргэн сууж байснаа босож олон дүүжлэх ажилд оролцож, өөрсдөө дуу дуулж, нариганд орж эхлэв.
Яндаг аятайхан хэдэн дууд болов баяртай хурим хөгжилтөө өрнөж байна. Энэ хуримн дээр цугласан хүмүүсийн сэтгэлийг баясгах хэдэн чухал шалтгаан байлаа. Тус хадлангийн станц энэ жил төлөвлөгөөт ажлаа 100% хувиар биелүүлж аймагт төрүүлж мөнгөн шагнал авсан байна. Түүгээрч барахгүй тусын станцын тэргүүний 2 хүнийг зөвлөлт усад жуулчнаар явуулах болжээ. Тэр 2 хүнд санжил тогооноор нэр дэвшигдээд тэр 2 удахгүй мордох гэж бэлтгэж байна. Хөгжил цэнгэлтэй олонний дунд ганцхан толжингоо жаахан санааширсан байдалтай айраг амсаад дуудаагүй сууж байлаа. Үүнийг авгаанаар ажиж мэдээд толжингоо нэг юм ярихгүй юу гэж гуйцгах болов. Би юу ярих вэ? Хүүхэд минь. Би бүх насаараа мал дагаж аргал хоргол түүж явсан хүн. Түүнийгээ ярихгүй бол юугаа ярих вэ? Ингээд л тогоогийн ихнэр дэжидмаа. Та аргал хоргол дүүснэ ярьсан ч бидэнд сонирн болно. Должингоо бол бидний дотроос хамгийн ахмад настай, хамгийн их ажлын туршлагатай хүн. Тэгээд ч хол газараас ирсэн бидний хүндэт хүн байна. Би должингоон эрүүл мэндийн төлөө хундаг өргөе. Ингэж нэг хундаг дэвшүүлж уугаад. Должингоон аж амьдралаас сонсхийг өсөж байна. Ингэж хэлээд цөө. Должингоо очроо олохгүй эргэлзэж байхад хүн ээж нэг юм ярил да. Өөрийнхөө хийж явсан ажлаас ч хамаагүй. Эднэр чинь цөм бидний найз дотны нөхөд шүү дээ. Ингэсэн должингоо урам орж. За ингээд юм ярих болов. Бүгдээрээ чив чимээгүй болов. Чимээ гаргаж шуух гэсэн зарим хүнийг дэрэгдэх нүд нь зөөлхөн дугтарч дуугаа болгов. Должингоо ийш тийш хараад үгээ эхлэв. За дүү нараа минь. Би ганц үртэй хүн дээ. Тэр минь энэ яндаг байна. Хүүгийн минь эцэг аль хэдийн нас өнгөрсөн юм. Би ганц хүүгээ харж явдаг хүн. Энэ минь одоо ажилтай боллоо, хантай боллоо. Их сайхан хантай болсонд би их баярлаж байна. Ингээд эмгэн жаахан төгдрөв. Би ганц үртэйч гэж уг нь 2 үртэй юмсан. Яндгийн нэг дүү байсан. Түүнийг амьд өгснийг бид мэдэхгүй болсон. За ийм имэгч өнөөдөр яриад яах вэ? Ингээд дууга болов тэгхэд дээждмэ. Должингоо зүгээр та яар. Өнөөдөр жаргал зовлонгоо ярихгүй юм бол хэдийд ярихгүй. Ингээд нэг авгаа. Тийм. Чаавас хөрхи хүүхэд нь сургуульд юм уу албанд яваад гэртээ захидал бичдэггүй юм байх та. Одоогийн зарим залуус гэр орноо мартаад тагжиг болчихдаг юм шүү дээ. Ингээд должин хэлв. Сургуульд яваагүй. Тэр маань зүгээр л алга болсон юм. Ингээд санаа алдаад сонсогчд гайхаж бие харцгаав. Должингоо үгээ өргөжлүүлэн. За би нэгэнтэй ирснээс хойш бүр ярьчихъя да. Энэ бол их олон жилийн урд болсон хэрэг юм. Тэр үед өвгийн маань эцэг амьд байсан. Манай хүү энэ яндаг 8 настай байсан. Нөгөө дүү нь 2 настай байсан. Яндаг дүүгээ дагуулад тугал буцаах гэж явсан юм. Тоглоод нь бэлдсэн өхрийн хонос гүгээд гүйцэгдэхгүй болохоор нь дүүгээ шаваастай аргалын сүүдэр цуулгаж орхиод туглынхаа хонос явж туглаа дуугаад эргээд ирэхэд нь дүү нь алга болчихсон. Тэгээд бид түүнийг ирээд олоогүй. Тэнд нэг алга морьтой хүн явж байгаад хөлстэй алга морио хааж аргалаар болж орхиод шаваастай аргалын дэргэд чөтөртэй байсан манай хашин хээр морийг барьж анаад явчихсан юм. Тэр хүн миний хүүхдийг аваад явсан юм. Ингээд нэг жолооч хэлв. Эмээ минь алга болсон хүүгийнхээ тухай сүүлд ярил та. Одоо энэ хүүгийнхээ тухай ярил дээр биш үү? Ингээд гиндэн. Хүний яриг хориглох хэрэггүй. Эмээ минь яар. Ингээд должингоо. Тэгээд нэг их ярих юм чалга. Сүүлд нь аймгийн төвөөс цагдаа цэргийн хүн морьтой давхилдаж баригдсан хулгайчийг алдлаа гэж ирж явсан. Тэр алга морьтой хүн бол оргосон хулгайч жалсан гэдэг байжээ. 2 цагдаа тэр жалсан гүйцэд очиход тэр хээр морио хунаад нэг гартаа нялга хөвгөө тэрвээд нөгөө гараараа нүрээ таглаж нулимсаа арчин хуйлж явсан гэдэг. Тэгээд би ихнэрээ өгүүлээд ганц өнчин хүүхэдтэй үлдэж ядарч яваа хүн ингэж нулимсаа гоожуулахад цагдаа нар хулгайчийг танилгүй цаашаа давхад явчихсан юм гэнэлээ. Тэр хулгайч бие далдлах гэж манай хүүхдийг хулгайлан авчээ. Тэр хулгайч тэгээд манай хүүхдийг арай үгүй хийчихээгүй хөдөө хайчаагүй замдаа нэгээд оргисон байгаа гэж санах юм. Унаж явсан мөрөө алгад хайж байгаа хүн чинь
Хүний найлх хүүхдийг хайрлах ч гэж байхгүй л дээ. Тэгсэн тэр хулгайчин явсан замын айлуудаа явж сайн сургал бол олдох магадгүй гэж бодох юм. Тэр үед манай хүүхдийн эцэг өвчтэй байгаад сайн ирж чадаагүй юм. Тэгээд тэр мань талигач болоод бид сайн ирж чадаагүй гэж санаа алдаад бас хэлв. Миний хүү яндаг одоо том боллоо. Ажил авбаны хүн боллоо. Яагаад ч гэсэн төрсөн дүүгээ хэрв амьд байгаа бол олж авч чадах байх гэж найддаг да. Би настай болсон боловч нэгдэлдээ хэдэн хүнээс аж ажилд нь нэмэр болох санаатай явдаг. Манай нэгдэл намайг сайн харж хандаж байдаг. Одоо би гэрээ айлын гадаа барьж орхиод ирсэн. Амны хэд 3 мал бий. За одоо ярих юмгүй байна. Ингээд нулимсаа арчив. Тэгээд бүгдээр Должингуан эрүүл мэндийн төлөө ингэж хондод толгоцгоо. Догоо жолооч Должингуаг тайлгаруулж хэлв. Уг нь алдсан хүн байтугай алдсан хург ашгийг ч олоод авдаг цаг шүү дээ. Сонин зарлаж байгаад цагтан зэрэглэх шүүхэд мэдүүлж байгаад ирэхэд болох юм. Баахан дэндүү удчихсан юм байна да. Ингээв. Ээд горилгогүй болсон бах уу? Ингэж нэг хүн хэлв. Тэгээд тэр найр гурам үргэлжлэв. Дуудулж арх айраг ууцгааж байв. Ингээд мэргэж байлал гаднаас нэг хүүхэд сандран гүйж ирээд. Санжилгаа морины шонгийн дэргэд ухаангийн хэвтэж байна. Ингээв. Хүмүүс гүйж гараад санжлыг өргөж гэрт оруулав. Санжлын нүдэнд бүлтгэнэж байхыг үзвэл ухаантай бололтой. Царай нь үнс шиг барааж нулимс цусаар бүрхэгдэж галзуурсан юм шиг болжээ. Үсэн зэгсээсэн, нүүр нь шахагдсан байна. Тэгээд санжил салганы самсгаатан багтарч оожих шахаж байна. Санжил арай хин ам нээж. Дотор муухай байна. Ингээв. Хортой ариг уучсан байх. Бөөлжүүл зүгээр юмсан. Ингэж нэг ихнэр хэлв. Санжил урд амсгаа аваад хүйтэн цай хэд балгаад зангирсан хоолгоор хэлв. За, би Улаанбаатарт очиж би өмнөд өгөхгүй бол болохгүй боллоо. Маргааш олзуутайгаа явна. Яндаг доо хоёрын гэрлэг дугайг хотоос ирж байж шийдээ. Ингээхэд гурам хийж эхлээд болж яаж болдог юм бэ? Ингэж нэг хүн санжлын жихэн чигнөө яндаг шийдвэртэйгээр. Тэгвэл олзоо бид хоёр таныг хот аваад явна. Эмнүүлнэ. Ингээд санжил яндгийн царайг гүлийн ширтэв. Санжилгаа чинь ухаангүй байна шүү дээ. Ингээд нэг ихнэр хэлв. Санжил нэг хондогтой архийг уучгаад. За, охин минь, олзоо минь, намайг түшээрэй. Ингээд олзоогаа түшээд гарав. Хоёул гэрийн гаднах мороо идэг шонг түшиж зогсоод ярилцаж байх шиг болов. Ингээд олзоо дуу адаж хашгирав. Гэрийн гадна тэр хоёрыг ажиглан зогсож байсан яндаг гүн очвол олзоог хэдийн ухаан алдан хэвтэж байна. Дэрэгдэн санжил хагас угаантай салганаж байна. Олзоо гэрт нь оруулаад орон дээр хэвтүүлв. Санжлыг орон дээр хэвтүүлэх гэдэл тэр ноцолдож басв. Хортой арх уучих уу? Эмч доктор авчрээ. Ингээд цугларсан хүмүүс сандрагдав. Нэг хүн эмч авчрах гэж яв. Зарим хүмүүс гизсээ жигэнд барилан хэлж байна. Хортой юм уужсан бол халуун сүү хэрэгтэй. Ингээд игнэрүүд зүү яралтай халав. Аягтай сүүг санжилд өгсөнд тэр сүүг уулгүй түлгээд зүрхээ жаахан даран намжааж төр амс хийгээд хэлв. За, нөхөд минь, та нар цөм сайн санаатай сайхан нөхөд байна. Та нарын дунд нэг хүн дүрстэй хараатан чан байна. Тэр бол би шүү. Ингээд бүгдээр гайхаж. Санжилгаа согтсож. Үгүй хордчээ, ухаангүй байна. Ингэцгээв. Зарим нь гараас нь татаж орд ийш аваач гэв. Тэгээд санжил гараа сугтатаж аваад. Би согтоочгүй, хордоочгүй. Би өөдгөө амтан шүү. Би анх гуйланч байгаад сүүлд нь хулгайч болсон юм. Залуудаа би их хулгай хийж, худал хийж явсан. Тэр муухай хэрэгэ олон жил ард олноосоо нууд дарсан юм да. Одоо ч нуугаад дараад байхад та нар миний хэргийг мэдэж олж чадахгүй баха. Ингээд би хийсэн бузар булаа хэрэгэ өнөөдөр сайн нөгөд та нартай хэлье. Ингэж хэлээ. Би урд дандар бичээчийн хурдан хээр мордруудаа 20 адууг хулгай хийж дамжуулан зараад тэр эрэхтэй баригдаж аймгийн шүрэн сууж байгаад оргож гарсан юм. Тэгээд баригдах шахахта унаж явсан алга мороо эцэд зогсохлоор нь алж хаяад тэр морийг шаваастай аргалын дэргэд уйлж байсан ялах хүүхдийг хулгайлж аваад зогтаасан. Ийм өөдгөө хар хулгайчтай. Ингээд Должингуй аягтай арга адчихав. Санжил цааш нь ярьж байна. Тэр миний хулгайлж авсан охин
Энэ олзоо шүү дээ. Би хэрэгэ нууя гэхэд одоо төрсэн ах トゥ хоёрыг гэрлүүлэхэд дааж сэтгэл төвдөхгүй байна. Энэ хоёрын амьдралч аз жаргалгүй болно. Тэгэхлээр би хайр дохин олзоохон төлөө өөрийнхөө бозар булаа хэргийг илчиж байна. За, яндаг минь чи энэ олзоотой сууж болохгүй. Та хоёр төрсэн ах トゥ хоёр байна шүү. Ингээд олон сараа барс гэж үлдсэн юм шиг болоод нэг ч хүн өгөөлөхгүй байв. Ганцхан яндаг. Энэ хар булгаа чи одоо ална. Ингээд удаг шүрээд босох гэв. Тэгэхэд догоожлооч. Чи байз. Өчиг сайн олъё. Ингээд яндагийн гарыг барьж. Машины замд бартай их байдаг шиг хүний амьдралын замд бас бартай их байдаг юм шүү. Ингээд Дөлчин гүлийн сууж байснаа гэнэт босон харааж ухаангүй хэвдэж байгаа олзоон толгойг тавираад ав. Цугларсан хүмүүсийн зарим нь санжлыг элдвэр харааж зарим нь түүнийг өмгөөлж маргаан яриан дэгдэв. Санжил тэдний дуу чимээг намжааж үгээр үргэлжлүүлв. Намааг үгүй хийн гэж яндаг хэлж байна. Тэр тонзов. Гэвч би та нарт яшиг болохгүй. Өөрийгөө өөрөө үгүй хийн. Ингээд нэг хундаг аяг хуугаад. Энд их охин хоёр уулзлаа. Ах トゥ хоёр уулзлаа. Та нар азтай уулсан. Жаргалдаа сайхан явцгаагаарай. Миний дугуйд бол миний хэрэг дууслаа. Над одоо үхэхээс өөр зам байхгүй. Алтан ордон дотор ялзарсан хамуутай нохой байхгүй шүү дээ. Дэрслэн энэ жаргалдаа сайхан амьдралаас намайг хөөж зайлуул. Би та нарын ингэрд чинь хөргөс ээлгэнд чинь битэг болж явах хэрэггүй. Би өөрөө өөрийгөө тонилгоно. Ингээд удаг шүрж авахд утгыг тогоо булааж ав. Санжил удаггүй гүгээд гарав. Хойноос нь хэдэн жил оч гүйж гарсан боловч санжлыг барьж чадсангүй алдав. Санжил ганцаараа өөхөх газараа иржгүй. Гадаа саргүй хаваарангүй байв. Санжил удагт орж үхийгээд хуучин удаг дээр гүйж очив. Ингээд санаанд нь оров. Энэ хавийн хүмүүсийн ус авч удаг ходог шүү. Өөхөхдөө бас мөрөөрөө өөхгүй. Ходог базарлаж өөхөх хэрэггүй. Энд өгч болохгүй. Ингээд өөр тийшээ гов. Замд чулуун аваа дайралдав. Энэ чулууг мөргөж үхий. Ингээд бодов. Ингээд энэ чулуун дээр хүүхэд тоглодог юм. Хүүхдийн тоглодог авааг бозрлаж өгөх болохгүй. Ингээд бас цаашаа гов. Замд нь жижигхэн дүнзэн байшин дайралдав. Энэ байшин талгуугаар мөргөж үхий. Ингээд бодоод хүч явахын төлөө жаахан ухрав. Ингээд л бас санаанд нь оров. Энэ чинь хазгар завжны байшин шүү. Завжингаа чөтгөр бас айдаг юм. Би энэ байшин мөргөж өгвөл Жавзангаа надаас айгаад байшиндаа сууж чадахгүй таних болно. Тэр юмгийг ингэж хорлоод яах вэ? Ингэж өөр тийшээгүй. Гэтэл замд нь төмөр удсны баган дайралдав. Энтэнд үхэхийн төлөө баганыг хар хүчээрээ дайрч мөргөөд ухаан алдав. Тэгээд үхэхийн төлөө баганыг хар хүчээрээ дайрч мөргөөд ухаан алдав. Гэвч санжил өдий төдий гүйж цодсон учраас их хүчтэй мөргөж чадсангүй бол амьд үлдэв. Түүний тэнд ухаангүй хэвдэж байхад нь жолооч нар ирж ялаад суус гойцсон толгойг боосоор боож гэрт нь авчирч хэвтүүлв. Санжил ухаан ороод би амьд явах ирэхгүй. Ингэж бас хашгирч хотох шавг тэмдрв. Тэгэхэд жолооч нар түүнийг элдвэр тайжруулахыг оролдож байв. Намын үрийн нарийн бичгийн дарга гэмдэн түүний сэтгэлийг засаж хэлв. Санжид минь чи амьд явах хэрэгтэй. Чи урд хүн биш, чон байжээ. Ингээвч түүнээс хойш олон жил өнгөрчээ. Энэ завсар чи чон биш, хүн болсон байна. Ёстой хүний эрхэм хүн. Сайн санаатай тэр хүний ажилчин болжээ. Ийм учраас бид санжлыг өршөөж үзэх хэрэгтэй. Энэ зөв үү? Ингэсэн олон хүн зөв ингэж хашгиралдав. Мэдэхгүй. Чоныг хоног олсныг би ер үзээгүй дээ. Ингэж яндаг жолооч хэлв. Тэгэхэд гиндэн үгээр өгслүүлж. Тэр ч тийм. Гэвч муу хүн сайн болж болохгүй гэж юу? Муу явдлаа хаяад олон жил шудраг төвшин яваа хүнийг бид муу хүн гэж үзэх ёстой гэж юу? Тэгэх ёсгүй. Хүний муу чанарыг арилгаж сайн чанарыг хөгжүүлэх бол бидний зорилго мөн. Гэхэд олон хүн тийм гэж зөвшөөрөв. Бид санжлыг зөвлөлт холбоод улсад явуулах гэсэн шийдвэрээ өөрчлөхгүй. Чамайг явуулна гэж гэнтэн гэлгээд санжил толгоос гисэрч. Би чинь ялтмуу нохоо шүү дээ. Шилдэгсэн хүн зөвлөлт улсад явуулах хэрэгтэй. Би муу охин олзоогоо эцэг эхээс нь төрүүлсэн амтэн шүү. Би энэ охиныг бөөсөж тэжээх болоод энэ охины ачаар хулгаагаас өндөрч сайн охины ачаар хөлмөрийн замд орсон юм.
Ингээд дөнгөж сэргэж ирсэн олзоон толгойг өнсөв. Тэгэхлээр олзоо хайртай аав минь да битгий санаагаа зов. Ачид аав минь. Ингээд магнан дээр нь өнсөв. Санжил олзоон гарыг тавираад өөлөв. Тогоож олооч хэлв. Санжилгууг бид урдын адил сайн өгрөө гэж үзнэ. Санжилгуу хэрвээ нэрээ цэвэр авч гарыгээд дуугаа өнгөрсөн бол энэ хэргийг эн ч мэдэхгүй байсан. Санжилгуу сайн санааны үднэс өөрийн өнгөрсөн муу хэргийг нуулгүй илчиж байна. Энэ бол хүний бас нэг сайн чанар юм. Гэв бас нэг жолооч хэлв. Санжил хэрвээ нэрээ цэвэр авч гаргая гэсэн бол хулгайчин аясан хүүхдийг олж авч өсгсөн гэж хэлж болох байсан. Тэгээгүй үннээ шууд шударга ирснийг бас цааших хэрэгтэй. Ингээд Санжил муу муухай явдлаа. Сайхан үгээ гожиж нууж явах гэдэг мөн ч хэцүү байдаг юм. Дүүнер минь би тэгж явж цаашдаа чадахгүй болсон юм. Үүнийг та нар ойлгооч. Гэв. Гинтэн хундаг барьж хэлв. За нөгөөд минь найраа хөршлүүлээ. Энэ хурмаа найр болгоё. Ямар найр вэ гэвэл нөхөр Санжлын сайн хүн болсныг тэмдэглэх найр болгоё. Нэгд бол, хоёрт бол их охин хоёрын уулзсны баярын найр болгоё. Гуравт бол ах トゥ хоёрын уулзсны баярын найр болгоё. Энэ их баярын төлөө ууцгаая. Ингээд бүгд ууцгааж. Хачин хөрөн маань сайхан найр боллоо шүү. Ингээд шуугилдав. Эмгэн дөлжин охин олзоог өрөөсөн гараараа тэрвэрэд нөгөө гараараа Санжлын гарыг барьж. Миний охиныг сайн сайхан өсгөж хүмүүжүүлсэн чинь баярлаж байна. Ингээд олонний сэтгэлийн хөдөлгөөн намдаж хүн бүр суудлаа ажиллан найраа өргөжлөлөө. 1965 он.